Сайн байцгаана уу? Би доктор Чингүн байна. Та бүхэндээ арьс гоо засгийн зөвлөгөөг сурлаад хүргэж байна. Бэмд урчин Чингүн Польш улсын Братислав хотын ангаах ухааны их сургуулийг 2006-аас 2012 онд ерөнхий их хэмжээр бакалавр магистр зэрэгтэйгээр төгсжээ. 2014 онд Польшийн Зеленый Гора хотын их хэмжээр, 2016 онд Гэмтэл согов үндэсний төвийн их хэмжээр, 2016 оноос доктор Чингүнс клиникийн ерөнхий хэмжээр ажиллаж байна. Янз янзын хүмүүс ингэ суулгацсан. Тэгээ ийм шил байдаг шүү дээ. Араас нь гэрэл сацсан. Тэгээ ганцхан тэр хүний хэлбэрээр нь хэдэн настайг юм онцлон. Дүүргэлтийн сургасан дээр. Тий. Царайнд харагдахгүй. Зүгээр хэлбэр нь ард нь юм гээл тавьсан гэл. За ингэ хэдэн настай бол хүмүүс таасан дээр хичээл явах. Нэг номер тий. Тэгэл 10 хүмүүс болгосон. Тэгээд юу хамгийн бидэд юу ойлгох гэсэн бэ гэх юм бол нүүрний хэлбэр хүний насыг тодорхойлдог байхгүй. Хүчлээ биш. Хэлбэр дээр сайлж ээж хүний залгаадаг. Сайн байцгаана уу? Доктор Чингүн байна. Энэ удаагийн дугаартаа жүжигчин оюуныг урьсан байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Чингүн эмчээ юуны төрөнд би эхлээд коллагены тухай ойлголттой болмоор байна. Миний насныханд энэ коллаген дутагдаад ирэхээр яг арьс унжиж сулардаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ коллаген их чухал юм шиг байна тий. Коллаген бол ерөөд бол хүний биед хамгийн их багтаамжтай уурга. Тэ коллаген өөрөө ингээд нэг 25 наснаас хойш ерөөхдөө багасч эхэлж байгаа. Хүн өөрийгөө одоо түлжүүлж чадвар нь удаашч ингэж ойлгож байна. Яг коллагены өөрх нь одоо агуулмж нь арьсанд багасаад ирэхээр арьс илүү унждаг ч юм уу, илүү өвчлөө суудаг ч юм уу тиймэрхүү янзаар харагдаж эхэлж байгаа. Коллагенаас гадна одоо бас өөр юу байж болох вэ? Коллагеныг уулаа, тариуллаа тийм ээ. Өөр бас юм байгаа да. Коллаген уух ч юм уу хэсэг гадаад тариулах бол ганцхан арьсны давхрагт нөлөөлнө гэсэн. За. Тэрнээс гадна одоо арьсанд ор зөөлөн гэдэг байгаа холбоосууд байгаа тийм. Тэдний эзлэхүүн багаснаас болж арьс бас шуларна. Доторх одоо багтаамжаа алдж ийн гэж ойлгож байна. Хүний гавлын яс байна тийм. Гавлын ястаар ингээд булчин байна. За булчингийн доор ингээд харахаар нь улаан шараар өөхөн давхар ингээд 3-4 давхар өөхнүүд байна. Хамгийн их одоо шимэгдэж алга болдог давхар бол өөхөн давхар. Өөхөн давхарыг алга болсноос болж одоо ерөнхийдөө нүүрний бүтэц гадна байдлаас арьс унжиж гин гэж ойлгож байна. Иймэрхүү маягаар ингээд энэ зөөлийг алга болсноор харагдж байгаа. Тэгэхээр энийг ерөнхийдөө бол дүүргэлт гэдэг имчилгээгээр имчилдэг. Дүүрэж хүснээр арьс буцаад гойд хилнэ, хүчлэн багасна, дээшээ өргөгдөнө. Холоос харахад хүний нүүрний бүтэц буюу хэлбэр нь засагдна, контур нь илүү овал хэлбэртэй болно ийм баг. Хамгийн түгээмэл хэрэглэдэг одоо жишээ зөөлөн имплант гэж нэрлэх бол филлер. Филлер буюу одоо гиалуроны хүчил бүтцнүүд тийм баг. Хоёрт нь юу байх юм бэ гэх юм бол коллаген үүсгэж гээд бас таринууд байдаг. Тийм юмар дөрвөж болно. Гуравт нь одоо хамгийн хэрчинтэй хөгжиж байгаа дэлхий дээр юу бол өөх суулгах буюу лифографт. Өөх шилжүүлэн суулгах. Иймэрхүү 3 төрлийн процедураар имчилгээгээр дүүргэлтийг хийж байна. Филлерээ маш зөв филлер сонгох хэрэгтэй. Тухайн арьсны зузаан найрыг шалтгаалаад тэгэхгүй байх юм бол дараагийн хүндрэл буюу гэрэлж харах тиймгүй магадлал байна. Тэгэхээр яг л хүндээ зориулж сонгох гэсэн. За тэгэхээр одоо ингээд эдгээрийг хийлгэлээ. Хийлгэсний дараа энийг одоо ямар хугацаанд барих вэ? Тэгээ тэрний дараагаар давтан хийлгэх яг шаардлагатай байдаг юм уу? Шаардлагатай бол одоо ямар хугацааны дараа хийх вэ? 3 имсгийн гуруулаад татамжтай хийгдэнэ. Филлер бол хаана хийснээс шалтгаалаад нэг 9 сараас жил гэж ойлгож байна. Коллаген үүсгэж бол жил хагасаас 2 жил. Өөх бол янз. Тухайн хийж байгаа хүнээс шалтгаална, өөрийнх нь эрүүл мэндийн байдлаас шалтгаална. Тэгээд 6 сараас 3 жил гэж ойлгож байна. Одоо яг дүүргэлтийг ингээ хийлгэсний дараа ямар болох ёстой? Залуухан одоо их байснаасаа ургүй харагдах ёстой юм уу? Эсвэл ийм зөв пропорцтой ингээд нүүр болж өгөх юм уу? Таны хэлэх зөв пропорцтой. За. Тийм зөв пропорцтод нь аль болох үнцэг байхгүй, овал буюу 100 хэлбэрлүүлэг юм оруулах төлөвлөлт дүүргэлтийг хийж байгаа. За сая ярилцсан сэдв бол миний насныханд маш хэлдэг тохиолддог. Ер нь л энэ сэдв дээр маш их санаа зовдөг л давсгүйч байна. Одоо бид бол гоё байж болох болсон юм байна. Яг нь байгалийнхаа жамаар насны ирэхээр ингээд нас явж байгаа ч гэсэн бас гоё сайхан гоо сайхнаа хадгалж байх тийм боломжууд ингээд маш ихээр нэгтцсэн юм байна гэдэг. Энэ их сайхан санагдлаа. Тэгээ сайхан зөвлөгөө өгсөн танд баярлалаа. За урьдчилсан танд бас их маш их баярлалаа. За баярлалаа.